Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг бол дэлхийн нийтийн ярьж байгаа асуудал. Тухайн орны улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор бол тухайн улс орнуудын одоо хөгжлийг тодорхойлдог жишг бий. Тухайлбал Шенгений орнууд тэр дотроо Шведэд бол одоо улс төрийн тавцанд эмэгтэйчүүдийг олноор оруулах бодлого бол одоо хамгийн амжилттай хэрэгжсэний жишээ байгаа. Тэр байтугай тэр нь одоо хүн амын хөгжлийн асуудлыг хүртэл тодорхойлдог улс төр эмэгтэйчүүдийн оролцоо. Монголын хувьд бол сүүлийн 10 жил бол эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог бол намууд болон одоо хуулиар одоо хуульчилж өгсөн. Нэр дэвшигчдийн 15-аас 16% эмэгтэй байх ёстой гэдэг одоо хууль хүртэл гарсан байгаа. Ардчилсан намын хувьд бол энийг бол хамгийн сайн одоо дэмждэг, хэрэгжүүлсэн одоо нам гэж би хувьдаа үздэг. Энэ намын нэрийн өмнөөс би ч гэсэн одоо нэр дэвшиж явж байлаа. Энэ одоо квотын асуудлаар тийм ээ. Цаашд бол ардчилсан нам бол энэ чиглэлээр бас сайн тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Ялангуяа намын удирдах байгууллагууд бол эмэгтэйчүүдийн тоо, квотыг бол нэмэгдүүлэх тал дээр бол тусгай одоо тоо тогтоож өгсөн. 380 хүний одоо 20% бол эмэгтэйчүүд байгаа. Дээр нь чөлөөт судал дээр бас эмэгтэйчүүд олноор өрсөлдсөн. Энэ утгаараа авч үзэх юм бол удирдах байгууллагын 50 орчим хувь нь бол ардчилсан намд бол эмэгтэйчүүд эзэлж байгаа. Зөвхөн одоо квотоор тоо эзэмшүүлэх биш, эмэгтэйчүүдийн бас улс төрд оролцоог нэмэгдүүлэхийн тулд бол нам бол хувь хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Бас тэднийг одоо төр түшилцэх, улс төрийн томоохон албан тушаалуудад тавих, тэднийг бол одоо бас ард иргэдэд өглөөний зөвшөөрүүлэхийн тулд таниулах, сурталчлах ажлыг одоо ардчилсан нам бол хийж эхлээд ч байгаа гэдгийг дурдмаар байна.